та минь болохоор бид бүхэндээ ийм үлгэр дуурайлуулдаг. Тэгээд хизээч хүн сурахад оройтхгүй гэдэг мессежийг амар том биеэр үзүүлж яваа төлөл. Өдөр болгон шин зүйл сурж байгаад хүн бидний тархины эсүүдийн хүчил багасч байдаг учраас та ингээд ядчил өдөр болгон юм сурж байгаа юм бол тэр чинь урт удаан устгагдчих хэрэгтэй тий. Америк одоо education background бол ер нь 4 жилийн бэчелэр шаардж байгаа. Ер нь би хизээр тэрийг сурч төгсөөд хизээ би тэрэн дээр туршлагатай болоод хизээ би ажил дээр гараад хизээ тэр үйл өгөөж өгөөл хизээ биднээс цалин мөнгө авч хизээ яаж амт. Тэр болтол би юу хийж юугаар амьд. Гадаадд байдаг монголчуудын сэтгэл зүйн асуудал ер нь яг ямар байдгүй те. Хамгийн үр жинстэй амьдрал бол 60-аас 80 нас байдаг гэж. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Big Point podcast-ийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаартаа би өөрийн хайртай хуурай эгч болох гацаагчгаа орж оролцуулж байгаа. Манай эгч маань ер нь бол биднэрт амар том inspiration өгдөг, амар том үлгэр дуурай болдог эгч байгаа. Тэгээд юугаараа гэхээр саяхан мастраа төгсөөд одоо доктор хамгаалж байгаа. Тэгээд яг шууд утгаараа сурахад хизээч оройтдгүй гэдэг мессежийг бидэрт амар их өгдөг. Дээрээс нь манай эгч маань сэтгэл зүйч учраас өнөөдрийн яриа айгүй гоё сонирхолтой. Тэгээд дээрээс нь ялангуяа гадаадд байгаа монголчуудад маань илүү сонирхолтой байх болов гэсэн үндсэн дээрээс хичээгээ урьж оролцууллаа. За. Сайн байна уу? За. Урилга хүлээж авч оролцсонд баярлалаа гэж. Баярлалаа. Зөндөө удаан таныг хүлээлээ. Урих гэж би бас зөндөө л удлаа. Тантай ярихын тулд өөрийнхөө бэлтгэхийн тулд би ч бас айгүй зөндөө удлаа шүү дээ. Тийм үү. Тий. Ер нь яг би подкаст хийж эхлэхдээ л ер нь хамгийн түрүүнд миний толгойд таажсан хүний нэр та байхгүй юу? За би хинтээ ярилцгуу гэж бодох. Хамгийн түрүүнд би таныг бодчихсон байхгүй юу? Тэгээд хамгийн ихний зочин мочонгороо ч юм уу шууд ингээд дуудаад ярьчих гэж бодонгоо тухайн миний камерын өмнө ч юм уу ингээд хараад ярих туршлага маань угаасаа байхгүй. Одоо ч нэг туршлагатай болоогүй л те. Гэвтэл одооныхоо хувьд бол угаасаа бүр ингээд юм байсан те. Тэгэнгүүт тэр ингээд өнгөрсөн 3-4 сарын хугацаанд 4-5 сарын хугацаанд ингээд тантай ярихын тулд би аягүй ярих техник тал дээр ингээд баг өөрийгөө хилдээдсэн байхгүй. За. Тэгээд одоо бол за ерөнхийдөө барыг боллоо доо гэж бодсон. Гэхдээ бас дутуул да. Тэгээд өнөөдөр үндсэн хоёр гол сэдвийн талаар ер нь ярилцъя гэсэн бодсон бодол байгаа. Тэгээд тэрнийх нь эхнийх нь болохоор мэдээж та минь болохоор бид бүхэндээ ийм үлгэр дуурайлуулдаг. Тэгээд хизээч хүн сурахад оройтхгүй гэдэг мессежийг амар том биеэр үзүүлж яваа төлөл мундаг эмэгтэй. Дээрээс нь гадаадд байдаг монголчуудын сэтгэл зүйн талаар одоо яг нэг гадуур нөгөө хайр дурлалын ч юм уу гэр бүлийн ч юм уу ингээл янз бүрийн сэтгэл зүйн асуудлууд аюул хэрэгтэй болсон шүү дээ. Гэхдээ яг тэр тундаа яг гадаадд байдаг монголчуудын сэтгэл зүйн асуудал ер нь яг ямар байдгүй те. Ганцаараа байгаа монголчууд, монгол залуучууд эсвэл хосоороо байгаа гэр бүлийн асуудлууд те. Эсвэл одоо ингээд дөнгөж ингээд Монголоос ингээд гадаад ирээд ингээд өөр хэл, өөр орчинд ирээд нэг сурж байгаа хүүхдүүд, бага насны хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд те. Тэдгээрийн ер нь сэтгэл зүйн асуудал ер нь яг ямар байдгүй. Ер нь тэгээд тэрийг хэрхэн даван туулдгөө тэр тал дээр хоёулаа ингээд ерөөхдөө ярилцаад явах гэсэн бодол байгаа. За тэгээд бас нэг юм нь болохоор өнөөдрийн дугаарыг бол би хоёулаа ярьсан part 1 гэдэг утгаараа орох бах. Тэгээд би дараа нь дахиад тантай нэг part 2 гэдэг дахиад нэг дугаар ярилцмаар байгаа. Тэрний сэдвийг яг би бодсон байгаа. Гэхдээ одоохондоо зарлахгүй. Ер нь бол тийм байгаа шүү. За, surprise. Дараагийнхаа дугаарын урилгыг өгчээ. Шууд. Олон түүний өмнө дээр. За, баярлалаа гэж. Зүгээр Санийн юу байна? та хамгийн түрүүнд ямар ч сэдвүүдэд баяр хүргэе. Тэгээд зорьсноо хийгээд явж байгаа чинь айгүй бахархаж байна. Баярлалаа. Тийм хамгийн анхнаа дээжсэн те эмийгч агчаа тэгээ одоо хийгээд ингээ олон дугаарыг явж байгаа. Айгүй бахархаж байна. Хоёрдугаарт уурж оруулсан. Тэгээ дараагийнхаа төрүүлээд одоо урьдсан байгаа гэж баярлалаа. За. Хоёрдугаар зөвшөөрсөн үү? Дэмжин штэ дэмжин тийм чадчих мэдэх бүх нэрээ дэмжин оруулсан. Тийм байна да. Ажил амьдралын тавлыг сайхан. Ажил амьдрал сурлага. Тийм бүх зүйл тавлаг сайхан да. Тийм. Сайхан намарч чинь да. Одоо ч тийм шүү дээ. Одоо ч намаар болоод өвлөх гээд байгаа шүү дээ. Та ч нэрээ сая нөө Филиппинээс сурч байгаа ирсэн байгаа даа тий. Зацаагч маань болохоор бакалавр нь өөрөө шал өөр бизнесийн чиглэлийн бакалавр тий. Бизнесийн чиглэлээр бакалавр хамгаалаад дөрвөөрөө ингээд ажиллаж амьдарч ийсэн аа. Гинтхэн л нэг хаанаас юм салхи орж ирээл хичийн бодол санааг өөрчилгээл чи сэтгэл зүйч бол гэж шууд сэтгэл зүйч болох. Тэр яагаад тэгээд
ийм бизнесийн ийм санхүүгийн чиглэлийн ажил хийдэг юм хин сэтгэл зүйч болохоор шийдэж байна. Юу болов? Юу нөлөөлч вэ? Тэгээд тэр чинь бүр эртэж биш шүү дээ. Заагаа ингээд багцаагаар ойролцоогоолгоод 40 орчим насны 40 гаруй насны чи тий. Гинт ингээд тийм шийдвэр гаргачих байгаа шүү дээ. Яагаад? Гоё асуулт байна. За юу хөө ямар ч байсан хамгийн түрүүнд би чи одоо нөгөө нэг коммунист ирэнгийн төгсгөлийн үеийн хүн шүү дээ тий. Тий. Аха. Тийм тэгэхээр намайг одоо ингээд яг амьдралд хөл тавиал ингэж явах үед бол ерөөсөө зах зээл аягүй хүнд тэгээд амьдрахын тулд хамгийн эрэлт хэрэгцээтэй ажлыг хийдэг байсан гэх юм уу. Тийм тэр утгаараа тэгээд тэн дээр чинь одоо нэг юм Маслоуийн нөгөө нэг юм хэрэгцээний гурвалжин гэдэг шүү дээ. Тэр шиг хүн хамгийн эхлээд нөгөө орон байр, идэж уух юм те аюулгүй байдал гэдэг хэрэгцээ хангагдах байсан учраас тэр дээр нөгөө нэг self actualization буюу одоо нэг өөрийгөө хөгжүүлэх юунд хүрэх хаач байсан тийм нийгэмд байсан гэх юм уу. Тэгэхээр картын барааны уу? Картын барааны дараагийн үеийн үн шүү дээ. Яг намайг 10 жил тахад картын бараанд байсан байхгүй 10 дугаар ангид тахад. Тэгэхээр тэр үед бол тэгээд яг одоо эдийн засаг те нэгтламж гэдэг юм уу одоо банк санхүү уул уурхаач гэдэг юм уу тийм ажлууд айгүй чухал байсан учраас яг тэр чиглэлээрээ мэргэжил сонгосон гэж хэлэхэд болно те. Тэгээ хамгийн эхлээд банк санхүүгийн чиглэлээр олон улсын диплом, адванс диплом авч ирсэн. Тэгээ банк санхүүгийн чиглэлээр ерөнхийдөө санхүүгийн зах зээл гэх юм уу да айгүй хөтөн маш удаан ажилласан. За тэгээд дараа нь бакалавра болохоор би бизнес менежментээр хийжсэн. Бизнесийн удирдлагаар бакалавра хийгээд за ерөнхийдөө 17-8 жил би айгүй залуугаас ажилласан л да. 21 2 та. Тийм тэгэхээр 18 жил бизнесийн салбарт ажиллаж исэн. Тэгээд ерөнхийдөө бол бизнесийн салбарт ажиллах хүн биш гэдгээ ингээд байнга мэддэг байсан. Яг тэр ингээд хүний болоод байдаг. Тийм. Хүний л өрөвдөд байдаг. Тэгээ нэг хүн чинь ашиг авах гэж дээ нөгөө үнэ энэ хүнд яах бол хит үнэтэй байх болоо тий. Энэ хүнд одоо хүн хит өндөр байгаа боловч гэдэг юм аягүй сайн хүнээ бодоод байдаг. Тэгээ тэндээс ингээд нэг баяр хөөр мэдэрдэггүй зүгээр л мөнгө олоод ажиллаад байдаг гэх юм уу тий. Тэгээ амьдрахын ирэхээр гэр бүлтэй өр хөвгтэй учраас. За тэгээд нэг ийм үг өгдөө штэ. 40 наснаас амьдрал эхэлдэг гэж. Тий сонсож. Чи миний фэйсбүүкийг ингээд хэрвээ ингээ хоошо гүйлгэх юм бол те яг 40 нас хүрсэн төрсөн өдрийнхаа маргааш нь 40 наснаас дөнгөж амьдрал эхэлдэг гэж үнэн юм гэсэн пост бичсэн байгаа. Тийм үү? Тий. Тэрийг өстө тэгж хараад. Тэр их сонирхолтой. Яг тэгэхээр яг ингээд 40 насныхаа төрсөн өдрийг чи маргааш өглөө нь болсон чи амьдралыг аяга өөр хараад амш санагдсан надаа. Тийм гинт ингээд нэг юм юуны төлөө амьдраад байгаа тий юуны төлөө одоо ингэж энэ бүхнийг хийж яваад байгаа амьдралын утга учир нь одоо юунд байгаа би одоо яг бусдын сайн сайхны төлөө юу хийж байгаа ч гэдэг юм тиймэрхүү бодлоод аяг гарч ирсэн гэх юм уу. За энэ бол нэг дахь шалтгаан. Хоёр дахь шалтгаан нь болохоор би өөрөө ингээд нөгөө миний мэддгээр бол би 25 6 нас хүрэхэд ерөөсөө сэтгэл зүйн асуудал байдгийг мэддэггүй байсан. Одоо энэ сэтгэл готрол гэдэг үгийг чи мэдэхгүй. Тэгээ мөгийн баялаг тийм үг байхгүй. Тэ төгшүүрийн эмгэг гэж би мэдэхгүй. Тийм зүйл байхгүйсэн. Тэгээд өөрөө нэг тодорхой хэмжээний юм сэтгэл готролт үеэр явсан гэж хэлэх юм уу өөрийнхөө эрүүл мэндээс болоод. Тэгээ тэр үедээ өөрийгөө яагаад байгааг ерөөсөө ойлгохгүй байжгаад найзсаа нэг ном авч уншсан байхгүй. Надад миний төрсөн өдрөөр бэлгэлсэн. Тэгээ тэр номыг уншижсэн чинь сэтгэл зүйн асуудал гэж юм байд юм биш үү гэдгийг анх ойлгосон. Тэр чи одоо таныг яг тэр мэдчихэж байгаа үе чи одоо хэдэн он байна гэсэн үг үү? 2015 он. Тийм байна. Тэгээ угаасаа яг тэр хавцаанаас л дөнгөж л хүн монголчууд ерөн тэр дундаа яг юм сэтгэл зүй гэдэг талыг дөнгөж мэдэж дөнгөж тэгээд бараг цохож эхэлж исэн юм. Яг үндэ одоо бидний үеийн залуучууд ч гэсэн яг одоо л нэг тийм сэтгэл зүйн талаар малаар гэдээ ярьж байгаа боловч би бол одоо бодохдоо 10 жил биш 10 жил биш бүр их сургуульд орсон ч хойноч гэсэн сэтгэл зүй гэж тийм юм байдаг. Яг тэр талаар хямардаг ерөөс мэдлэхгүй л байсан. Шүү дээ яг үнэ. Тэгэхээр яг гээд өөр дээрээ ингээд тулгуурлаа үзэхээр хамгийн сүүлийн одоо сүүлийн хэдэн жил гэх юм те одоо сүүлийн 7 жил 8 жил дөнгөж яг сэтгэл зүй гэж юм байдаг. Тийм ер нь өвддөг. Тэгээ тэрэн дээр нэм хүн ажилдаг гэдэг гэж мэдчихийг хэлж байгаа байх гэдэг байхгүй. Тэгэхээр бас нэг шинэ төрлийн сэдв байх гэдэг шүү дээ ер нь. Тэгээд яг тэр үед ингээд өөрөө сэтгэл зүйн талаар судалж эхэлсэн ч үнэхээр сонирхолтой санагдаж байгаа байхгүй. Ингээд бүр ингээд хүн дуртай юм ингээд мэдхэр их гоё мэдрэмж төрдөг. Тэрийг авч ирсэн. Тэгээд дараа нь өөрийгөө таньж мэдсэн байхгүй. Би одоо ямар төрлийн юм бэ? Янз бүрийн нөгөө юм хувь хүний тестүүд гэдэг чинь бид нар тийм мэдтгүү. Тэгээд би энэ онлайнаар ингээд нөгөө янз бүрийн тестүүд ингээд бүлээд үзсэн чи би болохоор ерөөсөө task oriented, people oriented гэж ярьдаг. Одоо ямар нэгэн гүйцэтгэл, ямар нэгэн одоо тим юмны төлөө биш. Илүү нөгөө хүн төвтэй хүн юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Тийм, хүн төвтэй хүн гэдгийг ойлгосон. Тэгээд за би бол олонхыг төлөөлгүй яа тэгэхээр би нөгөө Христ сэтгэлд. Христ сэтгэл. Тэгээд бид Христ сэтгэлтэй хүмүүсээ чи хамгийн гол том
баримталдаг одоо ариун журам одоо юу гэдэг хамгийн том агуу тушаал гэж бид нар ярьдаг зүйл эхлээд бурхан эзнээ бүх зүрх сэтгэл бүх байгаа бүх нэрэ хайрл гэдэгтэй бүх зүрх сэтгэл оюухан байгаа бүх нэрэ хайрл дараа нь хөршөө өөрийн адил хайрл гэдэг байхгүй. Тэгэхээр энэ болохоор яг миний нөгөө нэг итгэл үнэмшилтэй яг нийцдэг одоо хөршөө хайрлна гэдэг нь би бусдыг хайрлна ойлгоно гэсэн. Тэгээд өөрөө би сэтгэл зүйн сургалт аваад зөвлөгөө аваад өөрийгөө ингээд тэнхэрч байгаа дотроос өвчтэй болж байгаа гэдгээ мэдрэх үедээ би хүмүүст тусламар байна. Яг энэ аюул чухал юм биш үү? Ер нь л одоо ингээд бүр жоохон байхад ингээд хор тавдар гэдэг өвчний тухай анх сонсч ирсэн. Тэр одоо бараг 90-ад оны ихэнх үеч бараг болоог 80-ад оны сүүлд байсан байна. Хор тавдар гэдэг үг сонсож байхад ингээд кино үзэж байхад сэтгэлийн тэнхээгээр ялддаг шүү. Давж гардаг өвчин шүү энэ төр гэл. Тэгээ би тэр үед сэтгэлийн тэнхээ гэдэг юм аюул чухал юм байна гэх тийм жоохон байхдаа бодож ирсэн байхгүй. Тэгээ бодсон чинь ер нь сэтгэл зүй маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Ерөнхийдөө бол нөгөө нэг би хүмүүстэй ярих нөгөө бөөсний янгааг ч юм мэдгүй. Бөөсний янгаа гэдэг нь юу? Яг нэг оюутан 10 жилдээ нөгөө нэг хичээл дээрээ шалгалтын зөвхөн нөгөө бөөсний тухай уншсан байдаг штеп. Тэгээ нөгөө шалгалтандаа ордог байхгүй юу? Тэгээ нөгөө пледээ суглан гутал одоо жишээлбэл за өхөрний тухай ярина уу ч гэдэг юм. Тэгэн гут нь өхөр бол нөгөө үстэй. Тэгээ үстэй бол бөөс. Тэгээ ингээд бөөсөө яриад бөөс рүү орж ирж байгаа тийм. Тэр шиг би юм ярихаар ингээд сэтгэл зүрэг орчдөг шүү. Зүгээр гоё. Тэр нь гоё. Тий. Тэгэхээр ингээд бодоодсэн чи одоо өнөөдөр нийгэм яагаад хямарч байгаа? Нийгэмд яагаад гэмт хэрэг гарч байгаа сэтгэл зүйн асуудалтай холбоотой. Тий. Улс төрд яагаад авилгал бий болж байгаа? Сэтгэл зүйн асуудалтай. Сэтгэл зүйн нэг хангагдаагүй хэрэгцээ, хөдөлгөөн зөвшөөрөгдөх хэрэгцээ ч юм уу. Бүх зүйлтэй холбоотой тий. Хүн яагаад сайн сайхан явж байгаа? Тий сэтгэл зүйн тэнхээ, сэтгэлийн тэнхээтэй сэтгэл зүйн эрүүл учраас явж байгаа ч гэх юм уу тий. Хүн хичнээн амжилттай байгаа яагаад баяр хөөртэй амьдарч чадахгүй байгаа? Сэтгэл зүйн асуудалтай болохоор ч гэх юм уу тий. Яг тэр утгаараа би ягаад чи энэ маш чухал салбар байна гэж олж харсан. Тэгээ ингээд олон талаасаа яг ингээд миний одоо зүрх сэтгэлийн дуудлага маань энэ юм байна. Хүмүүст туслах миний амьдрал утга учиртай юм байна гэж бодсон. Тэгээ хэдийгээр нөгөө нас оройтсон ч гэсэн нэг итгэгч хүмүүсүүд одоо Христ итгэгч хүмүүсүүд ярьдаг зүйл хамгийн үр жинстэй амьдрал бол 60-аас 80 нас байдаг гэж. Гэдэг нь хүн хамгийн их нийгэмдээ бусдын төлөө юм хийдэг нас нь. Тийм. Тэрнээс өмнө өөртөө юм хийдэг байх нь шүү дээ. Өөрийнхөө төлөө. Тийм, өөрийнхөө төлөө өөрийн 60-аас 80 амьдралыг босгоно. Тэр жимсээ бусдад түгэх гэдэг шүү дээ. Бас гоё үг тий. Тэгэхээр тэр надад урам зориг өс. Өөр олон зүйлүүд байдаг шүү дээ. Бид нар ингээл сошиал медиагаар мэддэг шүү дээ. Одоо KFC, Kentucky гэхэд 70 хэдэн настай эхэлсэн ч гэдэг юм уу. Тэ ингээл хизээч оройтдаггүй гэдэг мессежүүд байдаг шүү. Тэр утгаараа би шууд карьер аюу маш зоригтой сайлсан. Шууд сайлсан. Амар. За одоо таны яг тэр сэтгэл зүйч болох гээд ингээд карьераа сольж байгаа ингээд нас чинь за ойролцоогоор нэг 41-2 орчим тий 41 41 хавцаа байх гэдэг шүү дээ. Тэгэнгүүт одоо би яг тэрэн дээр ингэж боддог байхгүй. Одоо би ч нөөрөө ингээд 32 33 та залуу. Тэгэнгүүт би таны хажууд би одоо яг үндэ би одоо сурвал баг оройтсон гэж хэлэхээр би ингээд санаа зовмоор байгаа байхгүй юу. Гэхдээ зүгээр одоо жишээ миний хувьд яг тэр тал дээр би юу гэж боддгоо гэхээр миний бакалавр бол цахилгааны инженер мэргэжилтэй байхгүй би ч бүр. Гэхдээ яг мэргэжлэрээ нэг жил гарan халт ажиллаж агаад тэгээд би яг угаасаа энэгээр юм ажиллах угаасаа чиглэлийн хүн юм биш юм байна гэдэг тань түрүүний таны хэлтгтэй адилхан тийм мэдрэмж аваад тэгээд тэрнээс хойш яг юм борлуулалт маркетингийн чиглэлээр ер нь бол Монголд авах сүүлийн 6 жил 7 жилийн хугацаанд ер нь яг борлуулалт маркетингийн чиглэлээр ажиллаж явсараа багаад тэгээд нааш ирсэн. Гэхдээ бас яг тэр нь ч гэсэн яг миний хүсэж байгаа юм мөн үү гэж одоо энд ирсэн хойно ингээд бодоод үзэхээр 100% бол биш юм шиг. Гэхдээ өмнөх мэргэжлүүд бол арай дээр байсан уу байсан. Сонирхолтой байсан уу байсан, дуртай байсан уу байсан. Гэхдээ л яг стил яг нөгөө би тэр мөн үү гэхээр бас яг биш юм шиг санагдаад. Тэгэнгүүт одоо би яг ингээд сүүлийн үед айгүйх бодож байгаа миний нэг юм нь болохоор яг үндэ ингээд шууд одоо за би үнэхээр тэрийг шийдлээ гэж бодоход одоо би 33 настай. Тэгээ шууд за би шууд мэргэжлээс байлаа шууд код бичдэг юм мэргэжилт сургаа би шууд 4 жил 5 жил сураад төгсөөд ажиллаад ингээ явна ингээд насаа ингээ төсөөлөд ингээд ирээдүйг ингээ харахаар ер нь би хизээ тэрийг сууж төгсөөд хизээ би тэрэн дээр туршлагатай болоод хизээ би ажил дээр гараад хизээ тэр үр өгөөж өгөөж хизээ би тэнтэй цалин мөнгө авч хизээ яаж амьдрах тэр болтол би юу хийж яа юугаар амьдрах гэд бодоод үзэхээр за ер нь бол ингээд миний бараг сурах сорьц юм шүү гэдэг юм мессеж ингээд өөрийгөө хаалт хийдэг байхгүй. Тэгсэн чинь та болохоор эсэргээрээ надаас бүр хойшоо настай
байхдаа дараагийн төвшөнд апдейт хийгдээд ингэ явчихад байгаа шүү дээ. Тэгээд тэр тал дээр чинь би яг үндэ би тантай айгүйх ярьж үзмээр санагддаг байсан байхгүй. Яагаад. Тэгээ би одоо ингэ боддог те. Тэгвэл та одоо яг гээд надтай ойролцоо бас бодож байгаа залуучууд зөндөө байгаа. Яг заавал нэг 40-50 гарсан ах ихчнэр байх албагүй ч гэсэн ер нь яг миний ойролцоо насны залуучууд одоо яг бидний үеийн чинь нөгөө дийлэнх нь миний бодож байгаа баг 80-90% баг өөртөө 100% бие дааж мэрэгчлээ сонгоогүй гэдэгт би орон итгэж байгаа. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс айгүйх байгаа. Айгүй олон залуучууд яг бидний үеийн залуучууд айгүйх ба. Тэгэхээр тэр залуучууд хандаад сургад эзэж нас ч оройтхгүй шүү гэдэг мессежийг илүү их танаас би авмаар байгаа байхгүй. Тэгэхээр тэр тал дээр танд Магна надад сонирхолтой байгаа юм нь одоо яг чиний хувьд ингээм карьерээ солиод те шин юм сурья гэхлээр хизээ үр дүн гарах вэ гэдэг дээр эргэлзээтэй байгаа юм байна тийм үү? Сурж их хугацаанд яаж амьдрал ахуйгаа авч явах вэ? Тийм үү? Тэгээд энийхээ одоо өөр өгөөжийг нь авах хүртэл энэ хугацаанд би одоо яаж амьдрах вэ гэх юм уу? Тэр гол асуудал ч юм байна тийм үү? Ойлгосон. За. Мэдээж хамгийн түрүүнд хүн өөрийнхөө хүсэж байгаа ямиг олоод тэрэндээ зориулт гаргаад явах юм бол золиос гэж юм байна. Тийм, золиос гэж юм. Тэгэхээр тэрийг хүн тооцож үзэх хэрэгтэй. Би эдийн дайны золиос гаргаад энийг хийх үү, үр дүнтэй, үр дүнгүй юу гэдгийг хараа штэ тий. За тэгээд миний хувьд бол яг би одоо нөгөө илүү нөгөө онол ч юм уу мэдлэгийн үүднээс биш зүгээр амьдралынхаа туршлагаас хуваалцахад миний хувьд бол надад айгүй сайн хань байна. Намайг дэмждэг тий. Яг ингээд дэмжээд ар гэрээ аваад явах хань байна. Хоёрдугаарт бас л би нөгөө цөөнхийн төлөөл Бурхан намайг энэ дэлхий дээр бүтээж төрүүлэхдээ бусдад туслаад дэмжихийн тулд бусдад сайн үйлийг хийхин тулд намайг эртнээс ингэж одоо төлөвлөж гаргасан юм байна гэж би өөрөө итгэж байгаа тийм. Тэгэхээр одоо өнгөрсөн хугацаанд надаас гарсан энд бакалаврын зэргийг бол 100 гаруй сая төгрөгөөр олсон. 2 жилийн хугацаанд тийм. Тэгтэл мэдээж тэр санхүү мөнгөний тусламжн дээр тодорхой хэмжээнд нөхөр тодорхой хэмжээнд гэр бүлийн туслам тодорхой хэмжээнд миний өөрийн нөгөө нэг хадгаламжийн тэр байгаа. Дээр нь дэмжлэг гэж юм орж ирдэг. Одоо өөрөөр хэлбэл бид нэр тэрийг одоо бурхан хангаж байна гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр нүг Христ итгэл community одоо энэ хамт олон гэдэг чинь өөртөө бусдад сайн сайхан зүйл бусдын төлөө үйлчилж байгаа хүмүүсийг дэмждэг тийм систем байна, тогтолцоо байна тий. Тэгэхдээ яг хөө ингээд өөрөө залбираад явж хат хин нэгэн ингээл жишээлбэл энэ семестр шин төлбөрийг төлсөн байна гэдэг жишээтэй ч юм уу тий. Тиймэрхүү. Одоо миний нэг семестрийн төлбөрийг хин нэгэн хүн төлсөн байх жишээтэй. Харин тийм болохоор би нөгөө цөөнхийг төлөөж яриад байгаа байхгүй. Тэгэхээр би яг энүүгээр бусдад зөвлөгөө өгнөхээр жоохон тотмог болох гээд байна. Яг тэр энэ бол миний туршлага, миний амсад тулсан зүйл. Хоёрдугаар би саяс нөгөө Христ итгэлтэй маш цөөнхийг төлөөлж байгаа учраас ийм нэг үнцэг байгаа шүү надад. За яа. Тийм. Нөгөө талаар бол миний түрүүний хэлснээр нөгөө жишээл би хэлсэн шүү дээ. Бид нар ингээд залуу насаа, ихэнх насаа ингээд ямар нэг юм хийж бүтээх. Одоо жишээлх юм бол би орон байртай, унах унаатай ингээд хүний авч болох бүх юмыг эдэлж хэрэгсний дараагаар тэр зүйл бол ерөөс нэг чухал биш юм байна гэдэг тийм сэтгэлгээ одоо тийм миний үнэт зүйлс өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр би илүү утга учиртай амьдрах юм бол өөрөөр хэлбэл би нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Масловын хэрэгцээний анхдагч хэрэгцээ хангагдчихна. Тэгэн гутал одоо хүн дараа би нийгэмд хий юм бэ? Би нийгмийн сайн сайхан төлөө юу хийх юм бэ гэдэг ийм сэтгэлгээ тогтоод одоо өөрийгөө хөгжүүлж өсгөх тал дээр ингээд хүмүүс юм хийдэг тэр үе шат руу орно шүү дээ. Тэр үед хийхэд бол бас айгүй зөв сонголт болох байх гэж би бодож байна. Тэр нь илүү урам зориг байх гэж бодож байна. Тийм. Та болохоор гээд ерөнхийдөө өөрийнхөө төгсдөгөө нийлээд анхдагч хэрэгцээгээ хангаад тэгээд тэрний дараа одоо би утга учиртай яг яаж амьдрах, бусдад яаж тусалж амьдрах уу гэдэг шийдвэр дээрээс ингээд дараагийнх төвшнийг автотик тавьж өөрөө мэрэгчлийг сонгож байгаа шүү дээ. Дотор хүний сонсоод ч гэдэг юм тий. Би ийм юм байж тэгээд тэгэнгүүт миний хувьд эсвэл одоо ойролцоо надтай ойролцоо юм залуучуудын хувьд яаж утга учиртай амьдрах уу гэхээс илүүтэйгээр одоо жишээ нь одоо ингээд сонгоцсон байгаа мэрэгжил угаасаа дийлэнх нь биш байна гэдгийг ихнийхийг нь мэдээд эхэлсэн байгаа үе байхгүй одоо бол яг биш байна. Би арай өөр чиглэл юм хийх ёстой хүн юм байна. Зарим нь хийгээд эхэлсэн ч байгаа. Тэгэнгүүт бидний одоо нэг мэрэгжлээс болоод яг сонирхож байгаа юм руугаа орох гээд хөрөх гээд байгаа бас нэг шалтгаан болохоор би энэ хуучин нэг туртай биш те. Гэхдээ сураад өгсөн мэрэгжлэрээ ажиллаж амьдрахаар үд таны орлого болно. Иймэрхүү хэмжээний орлоготой, иймэрхүү хэмжээний амжилттай ингээд ийм хэмжээнд амьдрал за ингээд яваалах юм байна те. Гэхдээ тэр нь өөртөө нь хангалттай биш санагддаг. Тэгэнгүүт өөрийнх нь сонирхож байгаа юм нь би яг дуртай юмараа өөрийнхөө яг сонирхож байгаа мэрэгчлэрээ ингээд сураад ингээд төгсөөд ингээд ажиллах юм бол
тэр нь илүү их энээсээ илүү их гэдэг бенефиттэй илүү их орлого боломжууд илүү их ингээ юмнууд нэгдэх боломжтой юм байна гэдэг тодорхой хэмжээний хүсэл эрмэлзэлтэй. Тэр үндсэн дээрээс нэг ёсонтой нөгөө амьдралын суур хэрэгцээгээ энэ мэрэгчлэрээ биш дараагийн сольж байгаа мэрэгчлэрээ илүү их хурдцтайгаар илүү их давуу талтайгаар бүтээх гээд байгаа нэг бас санаа байх гээд байгаа юм. Тэгэнгүүт одоо зүгээр хаштаг ингээд сураад ингээд төгссөн тий нэг тийм бүр артист дургуйч бас биш. Гэхдээ нэг тийм ингээд сураад өгсөд ингээд ажиллаж байгаа мэрэгжлүүдээрээ ажиллаж явж байгаа өөрийнхөө хангалттай хэрэгцээг хангачаад тэгээд дараа нь эсвэл нөгөө туртаагийн мөргөө орох ёстой юм болох ёстой болчихж байгаа юм уу? Эсвэл шууд өстой таны хэлдгээр золиосоо гаргадгаараа гаргаад хос оноод ч хамаагүй золиосоо гаргадгаараа гараад нөгөө юм дараагийнхаа мэрэгчлийг сонгоод ингээд дараагийнхаа амьдралтай ингээд левел ап хийгээд ингээд явах ёстой юм уу? Тэгэхээр бол би бол айгүй эргэлзэж байгаа байхгүй юу юм тий. Тэгэхээр чиний зорилго юу вэ гэдэг аюул чухал байна тий. Ямар зорилгоор тэр карьерийг салах гээд уйдгартай байгаад ингээд уйдгартай ажил хийгээд байна уу? Тэ эсвэл орлого мөнгө чинь хангалтгүй байгаа юм уу? Яг яагаад энийг салах хэрэгтэй байгаа гэдэг нэг чухал сонсогдчих шүү дээ. Тэгэхээр миний зорилго болохоор арай өөр. Тэгтэл нөгөө яг одоо хэлж байгаа манай үеийн залуучууд гэж байгаа тийм манай 90-ад оны одоо 2000 он их оны залуучууд маань ихэвчлэн ажил мэргэжлээ ээж аавынхаа шахалтаар ч юм уу сонгоцсон. Тэгээд тэр нь дурггүй зүйлэнч байдаг юм уу тийм тохиолдолд шинэ зүйл хийх гэхээр нэг юм юу цаад байна. Тэр нь болохоор энэ одоо төгшөр байна те санаа зовлож юм амжихуу хизээ үр дүнгээ хүртгвэ гэж юм уу. Тэгэхээр тэрийгээ давж туулахын тулд тавьж байгаа зорилго нь яг ямар байгаа. Тэр зорилготой хүрэхийн тулд өөрөөсөө ямар нөгөө сайн хэлсэн золиос гаргах юм гэдэг айгуу чухал болчиход байна л да тий. Тэгвэл миний одоо яг хэлэх гээд байгаа гол зүйл болохоор тэр карьер сольж байгаагийн чинь утга учир нь чамд яг ямар бенефит өгөх гээд байгаа. Тэ чи ингээд айгүй хийж байгаа зүйлээрээ баярлаж хийсэн зүйлээ харж бахархаж амьдрмаар байгаа мó. Эсвэл чи тэндээс маш их орлого мөнгө болоод хангалуун амьдрмаар байгаа мó. Эсвэл чи хийсэн зүйлээрээ хин нэгэнд нийгэм сайн сайхны төлөө хиймээр байгаа мó. Тэ одоо жишээлбэл манай имээ тим өвчнөр нь асуурсан би тим ангаадаг төхөөрөмж хиймээр байна гэдэг ч юм уу тэ. Тэгээ тэрийгэ хийж ингэж одоо хүслээ биелүүлмээр байгаа. Айгүй олон зорилго шалтгаан байгаа учраас яг нэгдсэн ингэсэн зөв бахаа гэдэг хариулт өгөхөд надад айгүй тийм хязгаарлагдах байх. Тийм хүн болгон бас өөр кейсний өөр учраас тийм. Тэгэхээр ямар ч лээсэн нөгөө хэрвээ зорьсон бол зорилготой хүрэхийн тулд золиос төлнө. Тийм гарган тооцоогоо сайн хийгээд зоригтой алхам хийгээрэй л гэж би бол урамшуулмаар байна. Хизээч оройтдаггүй. Сурахад бол хизээч оройтдаггүй. Тийм. Хамгийн гол зүйл тодорхой байх, зорилго тодорхой байх. Тийшээ очих зам нь тодорхой байх гэдгийг л өөрөө л бодож гаргаад за би тэнд очих хэрэгтэй юм байна. Тэгвэл би тэдэн жил болох юм байна. Тэрэнд би тийм юм золиослох юм байна. Гэхдээ би тэнд очих юм бол надад тийм боломж байгаа юм байна гэд өөрөө зорилгоогоо тодорхой болгох юм бол тэндээс хүн өөрөө гаргалах юм байна. Тэгэхээр хүн болгоны ер нь бол кейс өөр. Гэхдээ дунд нь тавих ганц адилхан юм нь хизэж оройтхгүй. Хизэж оройтхгүй. Оройтхгүй. Баярлалаа. Одоо хоёулаа буцаад таны мэргэжил ажил руу ч оръё. Одоо ч та болохоор Австралид ирээд сэтгэл судлаач, сэтгэл зүйн зөвлөгч чиглэлээрээ ингээд мастерт, магистрт сураад төгссөн. Тий. Хамгаалцтай. Ягаад та Австралид сурахаар болов? Тэр чиглэлээр ажиллагаа сонирхсан учраас мэргэжил нь болоос окей. Гэхдээ ер нь ягаад Австрали гэж? Хэд хэдэн шалтгаан байсан. За нэгдүгээр болохоор миний нөгөө нэг advanced diploma тэгээд бакалаврын зэрэглэл маань болохоор British education ахгүй. Тийм, Сингапур based, Малайз based юм сургууль ахгүй. International school. Одоо university гэх юм уу? Тийм. Тэгэхээр би ерөнхийдөө анх одоо яг би мастерт сурья тий. Гээд зориод нэлээд Америк руу, Солонгос руу, тий Австрали руу ингээд хэд хэдэн газар руу судалгаа ингээд явуулаад, өсөлт явуулаад ингээд авсан чи юусэн гэхээр Америк одоо education background бол ер нь 4 жилийн бэчелэр шаардж байгаа. Миний болохоор British болохоор 3 жилийн бэчлэртэй. За хоёрдугаарт болохоор та сэтгэл зүйн зөвлөгчөөр мастер хийж байгаа бол таны одоо нөгөө суурчин education боловсрал юм уу? Нийгмийн ажилтнаар байх хэрэгтэй. Тэгтэр та чинь бизнесийн хүн биш үү гэсэн шаардлага гарч байгаа. За тэгээд ирэхлээр ингээд одоо нөгөө нэг ингээд золиос гаргаж байгаа юмд маань ингээд саадад очирч штэ тий. Тэгээл эргэлзэж эхэлж байгаа. За тэгээд Солонгос, Австрали хоёр сонирхож байгаа намайг тий. Хамаагүй үнэхээр чам тэр зүрх сэтгэл нь байвал бид нар чамайг авнаа ярилцлага хийгээд. За тэгээд Австралийн сургууль намайг ярилцлага хийж үзээд тэгээд бид нар чамаа авмаар байна гэдэг хүсэлтийг өгсөн. За тэгээд би эхлээд зүгээр Солонгос руу яа гэхээр Солонгос маань болохоор энд болохоор 2 жил айгүй интенстэй 2 жил
одоо 3 жилийн хөтөлбөрийг те ингэж оруулж байгаа. Солонгос хонь болохоор арай олон жил байсан байхгүй. Хугацааны бүр Тийм хугацааны хувьд арай уртсан. За тэгэн гол нэгдүгээр сонголт Австрали болчихж байгаа шүү дээ. За тэгээ Австралид орлоо виз гарах уу гэдэг асуудал байгаа шүү дээ. Тийм. За тэгээ би виз гарвал окей, гарахгүй бол за би Солонгос руу эргээд тийм эргээд намайг эдэн нөгөө сонирхож байгаа учраас ханднаа гэж ботцсон байсан чинь Австралийн виз гарчихж байгаа байхгүй. Эхнийх дээр шууд гарсан. Тэгээд за энэ ерөөсөө миний явах хэвээр газар байна гэдээ ирж байгаа тий. За мэдээж яагаад заавал гадаадд гэж Монголдоо биш гэж. Тэгэхээр манай Монголд болохоор сэтгэл зүйчдийг бэлддэг байхгүй. Сэтгэл зүйч гэдэг чинь судлаач нар гэсэн үг шүү дээ. Тэгээд сэтгэл зүйн зүйч судлаачдынхаа боловсролдоо одоо яг энэ зөвлөгөөний чиглэлээр нэг семестр хичээл заадаг. Хүнд хэрхэн яаж зөвлөгөө хөвд. Би болохоор яг тэр нөгөө зөвлөгөөнийхөө чиглэлээр мэрэгч байгаа. Монголд одоо яг тэгж наривчдаг шүү дээ. Мэрэгчдэг учраас гадаад. За ийм л учиртай энд ингээд ирсэн тий. За би зүгээр дундуур зүгээр шал далайн нэг юм асуучих. Надад нэг юм тохиолдсон юм багхгүй юу? Зүгээр л орчин бүр жижиг сэжиг юм бол угаасаа тодорхой ойлгомжтой. Гэхдээ зүгээр агүй сонирхолтой юм шиг эсвэл агүй тийм өөр юм шиг нэг юм. Бид нар одоо жишээ нь би ингээд Монгол бакалавр төгсөж байгаа. Тэгээд Монгол бакалавраа ингээд сураад төгсгöd биднийг чи энэ номыг л уншиж байгаа. Тэгээд энэ номноос л эргээд асуултаа асууна. Энэ номыг чи өөр юм болго гэдгээд харьцуулдаг. Бүх хичээл адилхан. Тэгээд энэ дээр энэ сэдвийг уншаал энэ сэдвийн даа баг аба гэж хэлэх багш таас өгчвөл оноо авчдаг галтаа болчихдог гэж. Тэгтэл энд болонгууд эсрэг ярээ энэний талаар юу гэж бодож байна гэж бодлын асуугаад байдаг. Чи юу гэж бодож байна юу юм? Гэт тэгэнгүүт үнэхээр мэдэхгүй сэдв бай. Одоо жишээ нь ингээд зүгээр хэлний курсын дээр надад ирсэн хамгийн ихний даалгавар нь юу байсан гэхээр пластик хог хаягдал далаад ерөн яг ямар хохирол учруулдаг. Чи юу гэж бодож байна гэдэг зүгээр л юм сэдв өгч байгаа байхгүй. Тэгээ тэрнийхэн дагуу би эсээ баг зэргийн нэг эсээ параграф бичих шаардлагатай болчих жоох байхгүй. Тэгэхэд чинь би тэн дээр юу хийх ёстой вэ гэхээр би угаасаа тэрийг би мэдэхгүй учраас тэрнийхэн чиглэлээр талаар судал. Тэгэхээр судлахын тулд би одоо номын сангаас одоо тэр чинь хичнээн ч төрлийн номнууд, хичнээн ч төрлийн юм сэтгүүлүүд те, хичнээн ч төрлийн артиклууд бүгднийг судалж үзчихэж тал талаас түүжгээд ер нь нэг ийм асуудал байдаг юм байна. Тэгээ энэ дээр ер нь ийм гаргалгаанууд байдаг юм байна. За тэгвэл би энэ тундраас эдрийг уншичаад би надад бол ийм бодол төрлөө гэдэг өөрийнхөө бодлыг гаргаж тавингуудаа ард нь энэ номнуудаас энэ номны санааг эндээс ингэж аваад энэ дээр миний санааг энд ингэж баталж байгаа ч гэдэг юм уу ингээд бут ингээд задгаа сэтгэж гэх юм уу одоо тий тэгэж ингэж ажилуулж чаддаг. Тэр нь өөр аягүй надад сонин санагдчихсан байна. Тэгтэл бидэд чинь бакалаврт одоо Монгол сурч байхад ч хийж тийм баг. Хэрвээ бид эдийг зүгээр та эдийн тест дөрөв ягаад алдагталтай хэлж байгаа мэдчихэд тэргээ уулцсан бол бид судалгаа хийгээ судлаад өгөхөө те ухаж дөнгөд ер нь ягаад ингэж хүн амнаас асуугаад ер нь гэх юм бол тэр үеэсээ тест дөрөв чи ер нь юм алдагталтай байдаг юм биш үү? Монгол улс ч өөрөө юм алдагталтай эрчимчтэй юм байх шүү гэдэг мэдээллийг авсан. Гэтэл би зүгээр хизээ хойно яг үндэ ингэж сая сүүлийн хэдхэн жилийн хугацаанд л эрчимчний салбар юм алдагталтай хэлдэг гэдгийг мэдэж авч байгаа байхгүй. Тэгэхээр тэр тал дээр боловсролын системийн хувьд амар ялгаатай байгаа учраас надад тийг санагдсан. Тэгэхээр яг тэрэн дээр яг тань дээр бас нэг тиймэрхүү ажил хийсэн юм байгаа болов уу би танаас ер нь асууж үзсэн байхгүй. Тийм мэдээж би бүхэл бүтэн том тогтолцоог бол харьцуулж ярих та асар их зүйл шүү дээ. Тэгэхээр би чиний санааг юу ойлгож байгаа юм Монголд бол бидний мэдээллийг тархиндаа хийж авал гэж хэлдэг. Энд бол олсон мэдээлэлд чи амьдрал дээр яаж ашиглах юм бэ? Өөрийгөө тэрүүгээр яаж хөгжүүлэх юм бэ гэдгийг ханддаг. Тэр бол үнэхээр маш би яг наад шиг чинь бол хэлж чадна. Яа тэгэхээр ядаж 10 жилийн сургуулийн хүүхдүүд чинь ингээл учир зүгөө томьёо ойлгохгүй чэйжлээд байдаг. Тэгтэл энд бол эхлээд нөгөө үзэгдлийн үзүүлэн тий нэг ийм юм. За энийг усыг хийгээд ингээ эргээд байна. За эний чинь тийм юмний хүч гээд байгаа байхгүй гэх юм уу. Ингэж тэ амьдрал дээр ойлгоо. Би өөрийнхөө хийж байгаа хичээлийг хараад тэгдэг байхгүй. Тэгтэл Монголд бол яг номонд байгаа юм толгоороо оруулаад тэрийг цаасан дээр буулгаад онц. Тийм онц. Энд болохоор энэ имийг яг энэ дээр би одоо яаж хэрэглэх юм? Энэ амьдрал ямар хэрэгтэй юм гэдэг энэ амьдрал практик дээр нь хаслуулаад хийдэг. Тэр бол аюул том ялгаатай тий. Чи бадаа манай ингээ манай хамт сурж исэн оюутнууд ингээд асуулт асуухад тэрэн дээр магадгүй соёлын ялгаа гарсан. Аз оюутнууд бол ингээ яг багшийн хэлснийг хараад яг тэн дотор нь ингээ эрсдгээд хийгээд эргээд яг тэрийг нь хариу хэлж яхад баруун соёлын шал өөр юм юм зэ. Шал гарчгаас өөр юм харь юм ярингууталч ямар сони ийм асуух хүн юу яриад байгаа. Тэгээ багш нь тэрэн дээр айгүй нээлттэй хүлээж аваад ерөөсөө тэн дээр нэг юм зөв буруу асуулт, зөв буруу хариулт гэж юм байхгүй тийм. Чи зөв чиний буруу гэж хэлж байхгүй. Ингээ сонсоог хүлээж аваад ойлгоод ингээл орхин тэгээд яг л адилхан дуу авсан баг жишээ. Тэгвэл яг нөгөө нэг
би өөрөө юу гэж бодсон гэвэл би аюу хайрцаглагдсан юм байна гэж бодсон. Яг тэгж бодсон тий. Би бас яг тэгж бодсон. Тэгэхээр тэр соёлын ялгаа. Ягаад тэгэхээр нөгөө монголчууд ч айгүй нөгөө Аз соёл маань айгүй дуулууртай. Өөрөөр хэлбэл багштай, өөрөөсөө илүү дээгүүр хүний үгийг үг бүрчлэн яслан биелүүлдэг тийм ээ. Энд болохоор илүү нөгөө нэг индивидуалистик буюу одоо бие даасан тийм нөгөө нэг indulgence тийм indulgence тэр дур зориг гэдэг юм бол айгүй өндөр түвшинд байдаг штэ. Тэгэхээр тэр утгаараа таны яриад байгаа юм чи надад ямар хамаатай вүлээ? Ер нь тэг би энэ чинь ингэж бодож ин ч гэдэг юм. Ингээл өөрийн бодол нь. Би тэгтээ заавал энэ номон дээр чинь байгаа шиг бодох ёстой юм уу? Тий. Гэхдээ яагаад тэгж байгаа юм ч гэдэг юм. Ийм аюул сонирн байдлаар нээлттэй суралцдаг. Тэр арга бол өөр. Тэрнээс бас ерөнхий юмнууд бол угаасаа зөндөө юмнууд байгаа шүү дээ. Тооцоолсон. Чиний санааг би аюул гоё ойлгосон. Тий. Тэгээ би яг тийм юм харчаад өөрийгөө ингээд Монголд байхдаа хайрцаглагдсан байсан гэдгийг би хүлээн зөвшөөрж байгаа. Их сургуулийн хувьд биш. Ер нь дараа нь ажил дээр гарчаад ингээд ажиллаа хийж байгаа хугацаанд ч гэсэн ер нь яг тийм байдалтай хайрцагдсан байна гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Тэгэл одоо ингээд багаар ингээд өөрийгөө мэдээд ингээд ер нь ингээд гадаад ирээд бие даагаад ингээд нөгөө талах маслт дуустдаг юм байна, сахар дуустдаг юм байна гэдэгтэй адилхан ингээд бие даагаад ганцаараа амьдраад ингээд яг би Монгол ганцаар зөндөржил байсан л та ганцаараа. Гэхдээ Монголд ганцаараа амьдрах, гадаад ганцаараа амьдрах тэнгэр газар шиг. Тэ Монголд чинь жоохон газар амьдарч байгаа л өлсөөл тий хоол байх хүнс байх жоохон яах юм бол нэг тийш ахах руу нэг тийш их чихэр ээж авраа гүгүүл тий ингээл болцдог штэ хонхоор бол очиод хонцдог жоохон мяар бол ээж авдар очиж хүччихэл тий гэдэг ч юм уу тий энд ч юм бол тийм юм байхгүй чи хоосон бол хохин ажил их бол хохин годомжтой гар тий чи өөрийнхөө толгойн дээр өөрийнхөө амьдралыг өөр гэдэг хариуцлага тий тэгэхээр тэр талын юмнууд ингээд айгүй их давхар ингээд юмнууд ингээд суралцаад амьдралын ухаан гэдэг шиг тийм суралцаад өгдөг болохоор тэр тал дээр аюу давуу талтай юм байна. Гэднийг үүднээс өнөөдөр миний яг энэ хийж байгаа бас энэ подкастын ажил ер нь бол тэр чиглэл рүү илүү чиглэлийг сонирхолтой илүү чиглэл хүмүүс тэр мессежийг илүү хүсдэг. Монголд байгаа залуучуудыг ялангуяа дөнгөж их сургуулаад төгсөж байгаа 10 жилээ төгсөж байгаа ер нь залуучуудыг гатгшаа хараад аялах биш. Би бол аялаад нэг 7 хоног 14 хоног аялаад ирэхэд бол гоё штэ. Гэхдээ аялах биш. Яг аялж болно л доо. Зүгээр сэргээрээ зүгээр нэг юм сар 2 сар хагас жил ажиллаад амьдраад те. Юу ч хамаагүй зөвхөн ч хамаагүй хийгээд, юу ч хамаагүй нэг юм хийгээд ажиллаад амьдраад үзэх юм бол тэндээс хүн жохон ч гэсэн юм сурах болов гэдэг. Би үүднээс би энийг хүмүүсийг нөгөө гадагшаа яваа цухтаа гэдэг ингээ уриалаад байгаа юм биш. Гараад ирэхээр хүсээгүй өөрийнхөө амьдралыг нөгөө талаас нь хараад би тэнд ингэж амьдарч байгаад тэнд байсан 3 жилийн өмнө байсан баяр магнаа ингэж амьдарч ирсэн бэ штэ. Одоо чи өөрийгөө ардаа чиний сэтгэл зүй чинь чиний бодож байгаа юм чинь ингээд шал өөр болсон бэ штэ гэдэг мессежийг авчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт окей энд гоё давуу тал байна. Тэр ерөөсөө орлого санхүүгийн хувьд ямар ч хамаагүй байхгүй. Хүн өөртөө дахин дотор хөгждөг юм байна гэдгийг айгүйх мэдэж авсан болохоор энэ бас ажлыг хийгээд байгаа юм. Тийм байна. Юм үзээ нүд тайлаа гэж байгаа юм байна штэ. Тийм ер нь бол тийм. Тэгээд би нөгөө энд байгаа хүмүүстэйгээ нөгөө яриад байгаа нь эдгээр амьдрал ер нь юм байдаг шүү. Ийм давуу талууд байдаг, ийм сул талууд байдаг, ийм асуудлууд тулгардаг. Тэгээд одоо хувь хүний өвч дээрээс санхүүгийн өвч дээр те одоо ингээд тантай яриад сэтгэл зүйн өвч дээр ийм те гэдэг юмнуудыг хүмүүст мессеж өгөөд ингээд жохон ч гэсэн дэм болох гэдэг үзэж байгаа ажлын маань нэг хэсэг. За хоёлаа эхнийхээ сэдвийг ер нь ингээд базъя. Таны хувьд сурахад хизээж нас оройтдгүй гэдэг сэдв дээр бусдад үг зөвлөгөө эсвэл одоо яг тэр тал дээр танд өөртөө чинь бодож байгаа юм байгаа юм. Тий, ер нь би сурахыг нэг юм яг сургууль соёлтэй ямар нэгэн бичиг одоо тэр нөгөө сертификат, дипломын төлөө сурахаар хязгаарлагдмааргүй байна. Чиний хэлж байгаа санаагаар ер нь сурахад нас хязгаарч өдөр болгон хүн юм суралцж байдаг. Өдөр болгон өчигдрөөсөө хүн суралцж байдаг тийм ээ. Тэгэхээр суралцсан гэдэг маань заавал ингээд нэг те сургууль сураад те нэг диплом зэрэг олоод байхдаа бишээ л гэж би бодож байна. Мэдээж тэр бол маш чухал. Яагаад тэгэхээр тэр чинь нөгөө нэг яг одоо боловсруулсан системтэй хэрэгтэй тодорхой чиглэлтэй мэдээлэл авч байгаа юм чинь тэр чухалтай. Гэхдээ ямар нэгэн юмыг сурахад хүний нас хязгаарч оройтгүй сурах нь хүний өдөр болгон шин зүйл сурж яагаад бидний тархины эсүүдийн хүчил багасч байдаг учраас та ингээд ядчил өдөр болгон юм сурж байгаа юм бол тэр чинь урт удаан устгах хэрэгтэй тий. Тийм тэгэхээр жоохон сэдвээсээ хазаагаад өөр юу ч сурсан тий тэр нь үр дүнтэй ашигтай өөртөө хэрэгтэй тархитлахын чинь сайн тий урт удаан наслах чинь сайн л гэж хэлмээр байна тий. Комфорт зоноосоо гараал гэж байна ер нь үү тий. За окей баярлалаа.